За Монгол Улсын их хурлын дарга Амар Баясгалангийн бүгд найрамдах Хятад ард улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. За 11 жилийн дараа буюу парламентын тэргүүний хувьд хийж байгаа айлчлал гэдгээр онцлог бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын парламентын харилцаа эрчимтэй хөгжиж цаашлаад хоёр улсын эдийн засаг, бизнес болоод нийгэм санхүүгийн хувьд бол тодорхой төвшөнд ахиц гарсан учраас энэ удаагийн айлчлалд хоёр талын төлөөлөгчид маш өндөр ач холбогдлого өгж байгаа юм а. За түүнчлэн бүгд найрамдах Хятад ард улсын 14-р 5 жилийн төлөвлөгөө энэ онд үүсэж байгаа бөгөөд 15 дахь 5 жилийн төлөвлөгөө хийхээс өмнө парламентын түвшинд энэхүү уулзалт хийж байгаа нь Монгол улсын хөгжил хийгээд бүгд найрамдах Хятад ард улсын энэхүү 5 жилийн төлөвлөгөөнд дэд бүтцийн хийгээд эдийн засаг санхүүгийн хөтөлбөрүүдэд нь Монголын талын байр суурийг тусгах ийм өргөн боломжтой уулзалт болж байгаа юм а гэдгээр өндөр ач холбогдолтой айлчлал болж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын орооны дарга Жао Лужитэй албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж тэр дундаа дэд бүтэц, бомбын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэй технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналыг илэрхийлсэн юм а. Монгол Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд эх хонд батлагдах бүгд найрамдах Хятад ард улсын 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцсон юм. Бомбд дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр зам, нүүрсний худалдаа, таван толгой нүүрсний урхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд парламентаар сойрхон батлан бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар ярилцлаа. За үүнтэй холбогдуулан шивээ хүрэн, сэхээ, ханг мандал, бичигт зүүн хатавч зэрэг бомбуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлэх, мөн булган, такшкены бомбын өргөтгөл, баруун бүсийн хүн амын зах зээлээс алслагдсан байдлыг арилгах, бүс нутгийн хэмжээнд байгаа Орос, Монгол, Хятадын 30 гаруй сая хүн амын зах зээлийн төвлөрлийг бий болгох чиглэлээр ярилцсан юм а. Баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгон зарласантай холбогдуулж, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох хүрээнд судлагдсан байгаа талбайд том чадлын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станц барьж, цахилгаан эрчим хүчийг бүгд найрамдах Хятад ард улс руу экспортлох боломжийн талаар ярилцлаа. Зарим бүгд найрамдах Хятад ард улсын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын орооны дарга Жао Лужи хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорж буй талаар онцоллоо. Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн байнгын хороод, найрамдлын бүлгүүд болон орон нутгийн хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, туршлага солилцохыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм а.